зя ингээд саяхан гэж түрүүний хэдэн цагийн өмнө Тандрын Тэнгэрийн цомгийн Монгол гэд дуурсан байна. За энэ дуун дээр реакшн хийнэ. Ер нь ямар хот болсон юм. Тэр орсныхан дараа юу яа гэж сонсъё үзье гэж гүрэж жагаад тэгээд одоо реакшн хийх гэдэг ингээд ороод ирсэн. Оруулсан байна. За ямар ч лсэн Тандарц маань ингээд сүүлийн үед нэг Монгол өв соёл Монголын үндэсний өв соёлтой холбоотой юм. Ер нь нэлээ монголжуу юм клипнүүд дуунууд хийгээд байгаа. Тэгээд эдгээр нь айгуух сонирхолтой айгуу гоё санагдчихж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө одоо ингээд сонсъё. Ямар хот болсон байна. Тэгээд сонсож явахдаа ингээд энэ дооны талаар сэтгэлдээ хэлнэ. Анхныхаа реакшныг хийнэ. За ямар ч лсэн ингээд томруулж. За хабуулхаамаа гэсэн л. Ямар ч гэсэн зураг авалт аюу сүртэл болсон байна. Яг кино шиг өмнөх клипүүдээс тэгтээ илүү кинолог болсон байна. Яг нэг юм синема. Их хэрэглэсэн. За манай физикл эжигийн оролцогч нар орсон шүү дээ. Хэрэг тулаан тамирчтай. Яа, яг юм шүү. Гадных үзэхэд бол өстой нэр. Яг л бүрстэй. Тэр нь тамирчид хөгчүүдийг аяг тоглосон шүү дээ. Яг Монголын яг жигчний түүх 13 дугаар зууны түүхийг клипэд харуулсан байна. Тандар зөвлөхлөөр нэг араб зүгийн хүмүүст болсон байна. Мөрхт орнууд бол айгүй биттэй. Гадных үзэхэд амар урамтай л болсон байна. Энэ бүр улам л хөгжөөд байна. За ер нь бол сая 25-26 онд ингээ нийтдээ хэдэн дуу хийсэн бэ Тандарс чинь. Яг нэг өмнө ингээ шал өөр хүн байсан ш Тандарс чинь нэгсэндээ зүгээр л одоо хипхоп дуулдаг те. Тэгээд сүүлдээ нөгөө ингээд хүүхдүүдтэй хамтраад voice kids мэзгээ хүүхдүүдтэй хамтраад бас нэг юм өөр хөгжилтэй дуумууд аягүй хийжсэн. Тэгж яагаад сая өнгөрсөн жилийнхээс эхлээл ерөөсөө энэ яг нэг юм уламжлалт маягийн дуунууд хийгээд ирсэн шүү дээ. Одоо тэр нөгөө хээрмөр тэгэл нөгөө өвсгөлт зураг авалт нь хийгддэг нөгөө жүрэм юу гээл дуунууд байсан шүү дээ тэд нэр. Тэгээс хамгийн сүүлд гэгээн гарсан. Гэгээн бол яг өнгөрсөн тэ яг хилмигдүүлэлт үе ингээд ингээ иймэрхүү ингээ дуунууд гарахт нь би 13 дугаар зүүн үе юм бас ингээд нэг юм тиймэрхүү зүйл даацтай клип хийж бол хийвэл бас гоё юм да бас ингээд клипнүүд айгүй гоё чанартай болоод байгаа юм чинь бас нэг яг тэрэндээ зориулаад бас нэг тиймэрхүү клип хийгээсэй гэж бодож
байсан. Гэхдээ 13 дугаар зууны үеийн тийм клипийн ихлээр нөгөө хувцас сэргэллээ тэр яг л амар их хөрөнгө мөнгө шаардах болов гэж би л дотроо бодчихсон. Тэгсэн чинь бас л мундаг хийжээ. Нөгөө хүүгийн нөгөө хоёр клип байдсан шүү дээ. Black Thunder нэг нь юу лээ. Нэг хоёр ангитай. Тэрний клип амар чанарлаг болсон байд. Яг л ерөнхийдөө тэр шиг. Гэхдээ энэ нөгөө яг нэг юм синема маягийн яг нэг юм дүрс тэгээд энэ өнгө мөнгөс үнэхээр клип бол үнэхээр тасархай болж байна. Дуун ч гэсэнтэй юм биттэй бас өрөмцөл сонсогдож байна. Цэрэг мэрэг үжилж үлээ. Илгээ тэр юм. Хайрыг мариг болол. Галны дүрс одоо бөөгийн дүрс мөсөл ихний сонирхлыг аюул татхал. Өмнөх дуунуудаас бүр шал өөр темптэй, өөр биттэй, өөр юм аягтай байсан шүү дээ. Тандерс өөрөө нэг гаднаас ирсэн хүний төр тоглолцжээ. За Монголын бааtruуд маань шоудад наргиц ингээд тасраад өмч байж. Яа. Эцэсэр. Хараад ставэр айцсан. Video production, music production, special extras. Энэ бүр оролцсон хүмүүс, оролцсон компанид юу гэдэг энэ юмнууд нь нийлээд та бас нэлээд нүсэр юм болжээ. Үнэхээр нүсэр. Үнэхээр мундаг нүсэр клип хийжээ. Өмнө клип бүтэн бүр улам л амар болоод байгаа. Улам л чанартай, улам л гоё болоод байгаа. Одоо нөгөө энэний өмнө гарсан гэгэн дууных нь клип бас л үнэхээр бас л хүч хөдөлмөр гаргасан тийм мундаг клип байсан. Гэхдээ гэгэний тэр дууны аялгуу, тэр дотоод мэдрэмж, тэр нэг хүний бүр ингээд зүрх сэтгэл рүү ингээд хурж байгаа нэг яг тэр нэг мэдрэмж бол амар ингээд орж ил мангар яг бүр яг хүний ингээд дотоод мэдрэмжөө харуулж ил. Энэ саяны энэ дөнгөж шинээр гарч цацгаж чад Монгол гэдэг дуу маань болохоор яг л нэрэндээ дарсан яг монголчуудыг гадаадд сурталчлах юм л доо. Яг энэ клипийг үзэл гадныхан по 13 дугаар 100 Чингис хаан тий одоо юу гэдэг энэ Баатар цэргүүдний энэ бөөмөө энэ төр гэл яа энэ тандарсан нэрэ тандарсан сүүлийн хэдин клипнүүдийг үзээд одоо ингэчихэж байгаа байхгүй юу өмнө ингээд дөхөө гээл те хамтлаг маань ингээл 19-20 21 он гээл бутаа авал цумаавал энэ хамтлаг маань болохоор ерөнхийдөө ингээл дэлхийн нийтээ рок хөгжим сонирхдаг те тэр чиглэлийн рок pop хөгжим сонирхдаг тэр чиглэлийн хүмүүст аюу их ингээд Монгол улсыг танилцуулж байгаа байхгүй харуулгаад тэр нэг амар тийм нүсэр дуу учраас ингээд бас бүх чиглэлийн хүмүүс тэрийг ингээд сонсоод бөө Монгол нэ тэр агаал тэнгүүд бас нэг цаана ингээд одоо те хипхоп одоо юу гэдэг R&B гэдэг ч юм уу ингээд нэг юм тэр чиглэлийн орчин үеийн чиглэлийн хөгжим дуу сонирхдаг тийм хүмүүс бол жишээл Монголын талаар мэдээлэл байгаа байхгүй. Тэд нар бол хүүг бол нэг сонсохгүй шүү дээ. Тэгэхэд яг тэр чиглэлийнхэнд нь бол одоо жишээлбэл манай энэ таандарс бол ингээд таниулж байна л гэсэн үг. Ер нь л ингээд манай энэ ингээд соёл урлагийнхан сүлээ одоо энэ спортынхан те эднэр маань ингээд ингээд сурталчилж
сурталчилж шүү дээ. Үнэхээр гайхамшигтай сурталчилж байна. Тэгээд нэрийн гавьяг бишрэмөй. За амжилтсан гоё дуу байна. За ингээд дараа нь тэгж яагаад нэг сонирхолтой гоё уран бүтээл гарвал дахиж реакшн хийнэ. Тэгээд анх удаа ингэж реакшн бичлэг хийж чинь одоо ямар хуулсан юм бэ те. Ер нь бол дандаа влог л хийж байгаа шүү дээ. Голцоо. Тэгээд влогт ал зориулж юм уу гэх баг. Реакшн бол ингээд ганц нэг реакшн хийж үзье гэж бодож байгаа. Тэгээ ихний ээлжинд ямарчласан. Та нар зяхаа Монгол гэдэг дууны реакшн хийлээ. Тэгээ ямар хөө болсоогүй юм тэгээд комментэр бичнэз. Тэгээд ус дээрээс нь энэ дууны клипийн дуу өөрөө ямар хөө болсон байна гэдэг сэтгэлдээ гэсэн комментэр бас бичээрэй. Сонирхолтой байх болов гэж бодож байна. За баярлалаа баяр та.